манай Увсан аймгийн Хэрэгс сумын түүхэн 8 жилийн сургуулийн түүхэн 100 жилийн ой болох гэж байна. Ирэх 7 сарын 21-22-ны өдрүүдэд болох гэж байгаа. Түүхэн ойдоо бэлтгэж үеийн төгсөгчид, багш ажилчид, эцэг эхчүүд бүгдээрээ сэтгэл зүрхээр нэгдэж энэ угаа сайхан хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний сэтгэл зүрх одооноос ойдоо бэлтгэж сэтгэл дурдлаад өнөөдөр багш ажилчдын маань уулзалтыг сургуулийн удирдлагууд сумын удирдлагууд ирж хийж бид нар бас сэтгэл зүрхээ ярилцаж маш сайхан байлаа. За цаашид бол би тэтгэврт гарсан багш ажилчид нэгдээд нэг ерөнхий бас нэг юм хийе нэг бүтээн байгуулалт юм уу тэр багш нарын алжаал тайлах өрөөнд тодорхой хэмжээний нэг хөрөмж авч тавьдаг юм уу гэсэн санал дээр нэгдэж тогтлоо. Тийм болохоор сургууль тэтгэврт гарсан багш ажилчид бүгдээрээ нийлээд PS хаягараа нэг манай группт нэгдээд ингээд нэгдэж бүгдээрээ энэ ажлыг зохион байгуулахар болсон гэдгээ баяртайгаар мэдгэж байна. Бүх төгсөгчид нутгаа гэсэн сургуулиа гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстэй ойдоо сайхан бэлтгэж бүгдээрээ баяр хөөртэйгээр оролцъё гэдгийг уриалж байна. Таны хувьд Хэрэгсийн сургуультай бас хичнээн жил багшилж байв. За би Хэрэгсийн сургуульд 23 жил ажиллаад 2005 онд Улаанбаатарт шилжиж ирсэн. Миний хань бол бас Хэрэгсийн сургуульд багш захирал нийгмийн ажилтан хийж байсан. Охин маань бас сургуульд очиж багшилж байсан. Бид нар гэр бүлээрээ багш нар учраас сургуулийнхаа боловсрол үр хүүхдүүдийн боловсролыг их дэмждэг. Бирээчүүд хүүхдүүд маань бүгдээ багш нар манай ер нь удам угсаа тэр хадмууд талч гэсэн сургуулийн бас аж ахуй хариуцаж бас багш нар бирээчүүд нь багш ер нь л ингээд сургуулиа гэсэн тэр гал тугаан дотор чанагдаж байсан болохоор бидний сэтгэл зүрх сургуулийн боловсролд үнэхээр одоо анхаарч насан туршдаа л энэний төлөө зүтгэж явдаг да. За миний хувьд бол ер нь альва зүйл бол зохион байгуулалт тэр соёлын арга хэмжээ хүний сэтгэлд хүрсэн хүлээж авч байгаа очиж байгаа хүмүүс нь сэтгэл нь тайван амгалан хийсэн бүтээл ажилт үрлэн үр дүнтэй тайлагнасан тэр нь одоо ингэж боллоо гэд хүмүүсийн сэтгэлд нийцсэн байвал одоо илүү ач холбогдолтой түүхэн үйл явдал бүтээсэн зүйлтэй хийсэн зүйлтэй хүмүүсийн сэтгэл хангалуун ийм л сайхан байвал гоё болно доо гэж бодож байна. Багш хүн ер нь одоо үеийн үед шавнараараа их бахаргаж одоо дурсаж явдаг шүү дээ. Яг энэ цаг мөчид одоо танд онцолж хэлэх шав гэх юм уу те? Ер нь ямар шавдаа илүү талархаж юм уу бас энэ шав маань бас илүү сайн явж амжилттай явж гин гэж боддөг вэ? Бас юм цойлж байгаа шавнараасаа бас онцолвол. За миний хувьд бол шавнараараа үеийн багш шавнараараа бахархаж явдаг. Бидний одоо төгсөж байсан төгсөлтүүдийн шавнар байна. Энэ дотор миний мэргэжлийн эзэмсэн 10 гаруй шав байдаг. За яруу найрагчтай агмид. За одоо сургуультай багшилж байгаа баялаг байна. Тэгээд амар заяа, нэмсүрэн, цагаан бэлэг, ариуна гээл одоо нэрлээд байвал оюун гэрэл гээл зөндөө олон мэргэжлийн одоо миний ур чадварыг тодорхой хэмжээний одоо ур чадвар болон заах аргаараа тэднээс бэлгэрлэлд уурайлж байсан. Миний одоо мэргэжлийн эзэмсэн тийм сайхан шавнар байдаг. Мөн уран зиргээ бүрэл тулгуур уралдаанд оролцож байсан оюун гэрэл. За наран заяа, Батбаяр гээл улсад нэрээ гаргаж явсан сайхан шавнар байдаг. Тэрнээс гадна одоо манай ардын багш Өнөр Баянгийн нэрэмжит кабинетийг манай 2005 онд төгссөн 8 дугаар ангийнх нь 5 дугаар ангид байхдаа багштай захиа бичээд бүгдээрээ нэрэмжит кабинет байгуулсан байдаг. Тэр шавнар маань үнэхээр одоо мундаг тэр багшийнхаа нэрэмжит одоо кабинетийг манай шав дагмид хариуцж байгаа баялаг тэр хоёр одоо хариуцаад явж идэг. Одоо 100 жилийн ойгоор очиход бүр илүү гоё болсон байх байхаа гэж бодож байна. Багшийгаа бас хүндэтгэж явд юм аа. Ардын багш Өнөр Баян багшийгаа бид улаан арвын шавнарыг бид төгсгөж ачлаа хайрлсан мундаг багш байдаг. Таны шавнараас сум орон нутгаа удирдаад явж байгаа шиг байна те? За миний шавнар бол одоо сум орон нутгаа удирдаад явж байгаа иргэдийн хурлын дарга Булган хүүхэд миний даажсан ангийн шав. Мундаг одоо аав нь бас багш байсан. Энэ үеийн одоо энэ удирдлагууд бол ер нь манай багш
багш нарын хүүхдүүд, багш нарын одоо ач ч юм уу. Тэгээд нэг ийм их түүхэн гоё үе тохиож байгаад би бас баярлаад уулзуурхаад байгаа. Бүгдээрээ одоо сургуулийн галт тогоод чанагдсан одоо хүүхдүүд, үр садууд тэгээд бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нийлэн манай сургуульд жирийн олон гэр бүл багш нар байсан шүү дээ. Нэг үе 10 гэр бүл багш байсан. Яг бүгдээрээ гэр бүлээр ажиллаж байсан. Эхнэр нөхөр гээд 10 гэр бүл ажилласан. Маш их бахархалтай гоё. Тэгээд тэдний үр садууд тэгээд ингээд яг үзгээр чинь ажилчид багш нар гээд ингээд бүгд энэ сургуульд галт тогоонд чанагдаж ажилласан ингээд олон хүмүүс ингээд байдаг. Тэгээд манай сургуулийн нэг бахархал бол олон 10 эрдэмтэн, олон 10-уудаа чадварлаг авьяаслаг хүмүүсээр их юутай байдаг. Маш их тэрийгээр бид нар бахархдаг. Тэгээд тэд нар маань сургуулийнхаа нэр төрөг өндөр төр гэж үнэхээр одоо энэ байгаа гоё хүний нүдэнд харагдахаар Киргизийн улсын тэргүүний Киргизийн сургууль Майнтхааны гарчингийн нэрэмжит гээл ингээл хэлээл явахаар чинь алдар цуун үнэ дундэр шүү. Ариун баялаг байдаг да. Тэгээд сургуулиараа бахархдаг шүү. Та нараараа бахархдаг шүү. Бүгдээрээ одоо ойдоо сайхан уулзцгаая гэж уриалж байна. За баярлалаа. За сумаасаа бид нэр энэ Улаанбаатар хотод 7 хоног ажиллах ийм ажил хөтөлбөрчтэйгээр бүрэлдэхүүн ирсэн. Ингээд бүрэлдэхүүнээ танилцуулъя. Киргиз сумын нэгдсэн төлөөлөгчдийн хуулийн дарга Булган хүү аам болоод Сүхбаатар гэж онцлог ажилласан багш нэгж байгаа. Манай сургуулийн энэ жижиг байгаа бол Сүхбаатар надрыг бас тэмдэглэж ийм одоо зохиол байгуулалт явуулж байсан. За Киргиз сумын сургуулийн захирал байсан Цэндович 80 жилийн гой нарт хэмжээ их сайхан зохиол байгуулалт хийдэг гарсан зохиол байгуулалт байсан. Өнөөдөр Киргиз сумын 5 удаа даргыг хийж байна. За одоо манай Киргиз сумын нийгмийн ажилтнанд 90 жилийн одоо сургуулийн захирал байж бас маш өндөр зохион байгуулалтын ийм үйл ажиллагаа зохион байгуулж хийж байсан. Ийм 3 үеийн захирал, ийм ахын багшийн одоо хөвгөл гурлын дарга бидэнд 5 удаа хийж байна.